Namaste. Namaste, Намасте. Delhi. Энэ тэгээс таныг мэдчилж байна. Дэрхийн гинтэн. Дэрхийн гинтэн Namaste, Your намасте. Holiness. I am Major General Manoj Kumar Bindal. I am Дэрхийн гинтэн би хошууж генерал Бindal байгаа. Би Unity-ийн үндэсний гамшигаас хамгаалах газрын ерөнхий менежерээр ажилладаг. Энэ тийм засгийн газрын байгууллага. За тэгээд тантай хамтаж үг хэлхийг зөвшөөрнө үү надад. Your Holiness, Namaste and thank you. Дэрхийн гинтэн намасте. Танда биднэрт завгүй байгаатлаа цаг гаргаж бидэнтэй ийхүү уулзалт хийж байгаа талархлаа илэрхийлье. Нэг ялангуяа манай гамшигаас за энэ тийм засгийн газрын гадаад хэргийн яамны гамшигаас хамгаалах энэ багийнхантай уулзж байгаадаа тань талархал илэрхийлье. Тэртээ 1959 онд та энэ тэгтээ дөрөвж ирсэн билээ. Та дөөрийнхөө айлбарда та энэ тийм засгийн газрын энэ тийм ард түмний хамгийн урт удаан зочноор ажиж төрж байна гэж хэлдэг. Гэхдээ бидний зүгээс бол таныг энэ тийм одоо ийм сайхан бидний зочин хүү гэдэг тул бид нар бас их баяртай байдаг. Дэрхийн гинтэн та өнөөдөр хүмүүний үүрэг хариуцлагын талаар нэг ялангуяа дэлхийн ертөнцийн дээр аж төрж байгаа 7 тэрбум хүн төрөлхтний нэгдмэл байдал, нэг цул байдлын талаар бол байнга айлдаж байгаа мөн түнчлэн өөр хоорондоо инэрл нэгүсэл асралт хайраар хандах нь хамгийн чухал юм а гэж та ярьдаг шүү дээ. Тиймээс бол сайхан сэтгэл инэрл нэгүсэл нь бол бидний амьдралын утга учир болоод бидний бие махбод болоод сэтгэл ухамсарын нэгэн гол одоо түлхүүр, нэгэн гол төлөвлөх хүч муу юм а гэдэг хэлдэг. Тиймээс бид нар альва асуудлыг бол бид нэр ийм хандлагатай байх юм бол илүү бодтой, илүү үр дүнтэй шийдвэрлэх тийм боломжтой гэдгийг та ярьдаг. Нэг ялангуяа энэ бие бинийгээ бусдынхаа тусын тулд гэсэн сайхан уур амьсгалыг бүрдүүлж бидний бүхэл одоо хүн төрөлхтний нийгмийг илүү одоо хүнлэг болгоно гэдэг тухай та ярьдаг. Тиймээс дэрхийн гинтэн та дэрхийн гинтэн таны одоо дөрвөн үүрэг хариуцлагын талаар дахиад дурдын хүний одоо үн цэнийг илүү одоо тод томрох хөхүүлэн дэмжих, хоёрдугаарт нь шашин хоорондын зэрэгцэн орчнохын тамир зэрэгцэн орчнох, гуравдугаарт нь бол төвдийн соёл байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажиллах, мөн дөрөвдүгээрт нь энэ тгийн одоо үн эрдний эрдэм мэдлэгийг эргүүлэн орчин цагийн боловсролд нэвтрүүлэх тухай ярьдаг юм а. За тэгэхээр манай үндэсний одоо хүрээлэнгээс бол бид нэр өнөөдөр энэ чиглэлээр сургалт явуулж альва нэгэн өөрсдийн хөгжлийн хөтөлбөрөд бол мөн өөрсдийн үйл ажиллагаанд бид нэр энэ хүнлэг чиг хандлагыг одоо нэвтрүүлэх чиглэлээр бол өнөөдөр олонтой бид нэр сургалж явуулсан байгаамаа. Тиймээс дэрхийн гинтэн өнөөдөр инэрл нэгүсэл гэдэг бол энэ зөвхөн шашин биш юм байгаам. Энэ бол хүмүүний тусын төлөө хүмүүний эрүүл авахын тухай ойлголт юм байгаамаа. Инэрл нэгүслийн механизм бол нэгдүгээрт нь одоо таны мэд хүн ач холбогдолтой мөн одоо зовлон байгаа гэдгийг бол бид нарт ойлгож байна. Мөн альва одоо энэ байгаль орчинд тулгарч байгаа гамшиг бол биднэрт бол бидний уураг тарих, бидний сэтгэлд бол маш их бас хор хүнэлттэй нөлөөлдөг. Тиймээс бол яаралтай арга хэмжээг шаарддаг юм байгаамаа. Нэг ялангуяа хүмүүс жишээлх юм бол газар хөдөлгсөн нөхцөлд бол бид нар бол инэрл нэгүслийн тэр сэтгэлээр хандаж өөрсдөө тэр төвчээр дасан зохицох тэр арга барилыг бол нэвтрүүлэх нь маш их чухал юм байгаамаа. Мөн түнчлэн зөвхөн одоо дууга байж, хөлцөнгөө байж хүний зовлон одоо хажуунаас нь ажиглана гэдэг бол энэ бол буруу хандлага гэж бид нэр үзэж байгаа. Нэг ялангуяа гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг одоо аврахын тулд бол хамгийн түрүүнд сэтгэлийн дэм үзүүлж инэрл нэгүслээр хандах нь зүйтэй гэж бид нэр үзэж байгаа. Мөн түнчлэн өнөөдөр альва нэгэн тэр гамшигыг бол бид нэр инэрл нэгүсэл бид нартай асралт хайраар бол даван тулна гэж боддог. Тиймээс бид альва нэгэн өөрсдийн үйл ажиллагааны
сэтлээ одоо зөв байлгаж мөн түншлэн өөрсдийн альва хүлээлтийг бол бодиттой зөв байлгахын зүйтэй байгаа байх ёстой гэдгийг бол бид нар дахин тааман зааж сургадгийн байгаамаа. Тиймээс 3 одоо гол асуудал байгаа. Нэг ялангуяа өөрийн одоо амиа баян хувиа бодсон болоод альва нэгэн хандлага хүнд одоо давуу тал олгох гих зэрэг буруу хандлагаас бид нар аль болох татгалзаж авах зүйтэй байгаамаа. Төвдчүүд юунд итгэдэг гэхээр далаа огш та бол Жандарайсаг бурхны сайхан одоо амилсан дүр гэж ингэж үздэг учраас бол өнөөдөр одоо төвдийн ард түмний нэгэн айдал бидний зүгээс ч гэсэн та өнөөдөр яг энэ гамшигын одоо менежментийг ямар зарчмаар, ямар сэтгэл, ямар хандлагаар зохицуулахын зүйтэй юм бэ? Жандарайсаг бурхны тэр инэрл нэгүслийн зүгээс бид нэр хэрхэн зүйтэй вэ гэдэг талаар ариун айлдвараа бидэндээ хайрлана уу? Баярлалаа. Firstly, I want to express энэ тэргуунд namaste. Би та бүхэндээ намасте гэж мэдчилж байна. Indian word. Then next, Tibetan word. Энэ бол энтэг мэдчилгээ шүү дээ. Төвдөр дашид хэлэг гэж та бүхнээ мэдчилье. So, India, Tibet, Энэ итгэх төвд something very special relations. дийн хооронд бол нэг онцгой харилцаа хамааралд үүссэн билээ. Amazing. Та бүхэн мэдж байгаа. Энэ бол гайхамшигтай. 7th century. The Tibetan 7-дугаар king, зууны үед төвдийн хаан Songtse Gampo. Соронзон гомб He already have Соронзон гомб хаан a relation with Chinese emperor. тэртээ 7-дугаар зууны үед He actually Хятадын эзэн хаантай маш их дотн харилцаатай байсан. a Chinese princess. Төвдийн хаан бол үндсэндээ Хятадын гүнжтэй гэрэлсэн байсан л да. Sometimes I Хэдийгээр тийм боловч joke how serious the заримдаа би хагас хошигнороод century Tibetan наргаа болгож бас юу he гэж хэлдэг вэ гэхээр 7-дугаар зуунд Chinese food. төвдийн And хаанд Хятадын хоол зоог их таалагдчихлээ. but Тэгээд Хятадын одоо тэр гүнжийн гоо үзэсгэлэнд сэтгэл алдарсан байдаг. you see, he Тэгээд used this is Chinese letter. Too complicated. тэрээр So he Хятадын бас бичиг үсгийг авъя гэтэл бол хит их хүнд яривтай боломжгүй санагдсан учраас тэрээр тэр хаан маань Хятад хэл сурахын оронд юу гэж хийсэн бэ гэхлээр create one's own Tibetan or say script. төвдийн өөрийн бичиг үсгээ буй болгоё гэж хийсэн байдаг. And then alphabet. Энэ тгийн дэвэн нагрын Kakana, Chachachanya. одоо бичиг үсгээс So Какакана Чачачайна гэдэг одоо бичиг үсгээс үүдэлтэйгээр өөрийн төвдийн бичиг үсгийг буй болгоё гэж хийсэн байдаг юм а. emperor За тэгээд 7-дугаар зуунаас хойш very much look towards India. төвдийн хаадууд, эзэн хаадууд бол энэ тэг рүү маш их Marriage. хандаж маш их харилцаа тогтоодог King. байсан юм а. Хятадын одоо эзэн хаантай ураг төрөл болсон ч гэсэн энэ тэгтээ маш их нарийн нягт холбоотой харилцаа холбоотой болохыг зорддог байжээ. Тиймээс уламжлалт ёсоор Really, бид төвдчүүд энэ тгийг юу гэж үздэг байсан бэ гэхлээр not only sacred land, but зөвхөн learning ариун дагшин газар гэж харахын зэрэгцээгээр бид эрдэм мэдлэгийн уурхай болсон үлгийн нутгаа гэж үздэг болсон байгаа. Indian. Энэ тэргуунд бурхан багш He taught энэ тгээс Dharma, гаралтай шүү дээ. India. Бурхан багш өөрийн дээдийн номыг эхлээд энэтхэгт айлтсан байдаг. Usually make a distinction. Pali tradition and Sanskrit. За тэгээд үүнтэй холбоотойгоор Пали уламжлал, санскрит уламжлал гэж
уламжлалууд гарч ирсэн байдаг л да улмаар. the Sri Lanka, Пали уламжлал бол Thailand, уламжлалыг Шри-Ланка, Тайланд, Мьянмар гих зэрэг орнууд өнөөдөр тэр уламжлалыг баримталдаг байлаа. in order Пали хэлээр ярьдаг байлаа шүү дээ. Buddha Dharma. But then Indian, Бурхан багшийн дээдийн номд суралцахын тулд бол пали хэлж суралцдаг байж. А үүний зэрэгцгээр энтэгчүүдийн хувьд 주제 주소도세. 8th century. 8th century, 8-р зууны үед шүү дээ. Энтэгчүүд invited the энтэгчүүдийн хувьд that time I think most famous, best, well-known scholar of Nalanda. тэр үеийн Наландын одоо сургуулийн уламжлалын хамгийн одоо дээдийн эрхэм When Shantarakshita мэрэгд Шантаракшидаг reached урьж залсан байдаг. За Шантаракшида төвдөд ирмэгцээ. you see, he expressed, since you have your own language, Юу гэж хэлсэн бэ гэхлээр та бүхэн өөрийн хэл соёлтой шүү дээ. these sort of traditionally Indian knowledge should translate Хэл соёл өөрийн гэсэн into хэл соёлтой учраас энэ энэтхэгийн өн эрдний эрдэм мэдлэгийн уурхай болсон тэр ном судруудыг өөрийн хэлнээ хөрвүүлхэн зүйтэй маа гэж хэлсэн байдаг. the Shantarakshita. Зарим эрдэмтэн мэргэд Say, try to study a Tibetan script. юу гэж ойлгосон бэ гэхлээр Шантаракшидаг төвд Uh, а 7th century, өөрийн одоо already your own ном script бичлэгт суралцмаар байгаа юм байна гэж ойлгосон байдаг. translate. So Тиймээс та бүхэн өөрийн гисэн бичиг соёлтой учраас you see, took place. өөрийн гисэн бичиг соёлтой учраас Together энэ судар номыг өөрийн хэлнээ хөрвүүлэх ёстой маа гэж хэлсний about дагав his 100 own word бот and about Бурхан багшийн өөрийн айлтварын 100 бот мөн 200 made by 100 Indian бото master. тэр Бурхан багшийн сургаалд энтгийн эрдэмтэн мэрэгдийн өгсөн тайлбар боттыг буй болгосон юм а. Нагаржуна Ариасанга So the гих зэрэг эрдэмтэн мэрэгдийн өгсөн тайлбарын 200 боттыг хөрвүүлсэн байдаг юм а. like Nagarjuna sort of thinking, not just a За Нагаржуна ходогтын одоо investigate. Buddha himself, тэр хэлсэнчлэн you see, альва нэгэн his follower, альва нэгэн ном, follower альва нэгэн зүйлийг should not заавал нэгтэлж тунгаажвэ гэсэн out of faith зарчмыг баримталжсэн. Бурхан багш өөрөө миний шавнар та нар минь зөвхөн himself. You see, зөвхөн одоо өөрийн сүсэг бишрлээрээ биш. Миний альва хэлсэн номлол айлдварыг заавал тунгааж нэгтэлж зөв буруугийн сайтар you see, тунгааж байгаарэ. Үүний дараагаар мөрдлөг болгож байгаарэ гэж хэлсэн байдаг. they За тэгээд Наландын одоо институт very much emphasis study logic. уламжлалын дагуу бол логик буюу учир шалтгааны эрдэм ухааныг бол маш их баримталдаг ийм институт Or байгуулах газар байсан юм а. since we, as Shantarakshita, you see, introduce За тиймээс he himself, he is a Шантаракшида logician. His writing, өөрөө бол some logic учир шалтгааныг маш их эрхэмлдэг баримталдаг нэгэн байсан юм а. use. Тэрээр учир шалтгааны онол баримтлалын талаар өөрөө Now today, ном бичиж айлдсан байдаг шүү дээ. you see, Tibetan tradition. Тэгэхээр өнөөдрийн өндөрлөгөөс харахад бол төвдийн уламжлал бол More emphasis on investigation, intellectual level, илүүтэй тэр яг оюун санааны, оюун ухааны төвшөнд бол зөвхөн сүсэг бишрэлдээр дулдууддаггүй илүү нягтлж
илүү логик учир шалтгааны үүдээс альва асуудалд хандахыг эрхэмлдэг юм аа. Бурхан багш түрүүн би хэлсэн шүү дээ. Өөрөө хэлсэн байдаг. Then Алив нэгэн асуудал дээр эргэлзээ төрж uh, ойлголтын зөрүү үүсэх юм бол you see, reject үүнийг Buddha's own хүлээн зөвшөөрөхгүй ч байж болно гэж хэлсэн байдаг. certain sort of also the explaining. Бурхан багшийн өөрийнх нь номлолыг ч гэсэн We үгүйсгэж болно very much sort гэж of хэлсэн байдаг шүү дээ. Хэрв reason та бүхний одоо учир шалтгааны онолтой нийцгүй болвол тиймээс энэ тэргүнд бид нэр учир шалтгааны actually онол баримтлалыг бол энэ тэргүнд тавьдаг юм I аа. notice Tibetan Buddhism Тэгээд улмаар би юуг ажигласан бэ гэхлээр төвтийн бурхны very much шашин бол use reason and тэр учир шалтгааны онолыг бол because you see гол өөрийн баримтлалаа болгодог. consider important. So Учир шалтгааныг хамгийн энэ тэргүнд чухал гэж тавьдаг юм аа. Пармана ботика карика reasoning, logic, онлоор шүү дээ. logic. Альва нэгэн зүйлийн Then учир шалтгааныг сайтар тунгааж, сайтар үндэслэлтэй гаргаж ирэхийг чухалдаг юм аа. Үүний дараагаар бол мадимака буюу төв үзлийг and then most important нагарж унаа хотдогтын sort of төв text үзлийн wrote by, баримтлалыг бид нар Chandrakirti, чухалчилдаг. top scholar. Тэгээд Чандра Киртигийн одоо I myself, бүтээсэн гол айлбар ном бол энэ шүү дээ. on my table the Би өөрийн хувьд Chandrakirti's өөрөө ч гэсэн өөрийн ширээний ном болгосон байдаг. Чандра Киртигийн writing өөрийн гар бичмэлээр бүтээсэн тэр explanation or commentary about his учир own writing. шалтгааны Mulakarika. Авата. Ka. Авата. мөн түнчлэн одоо Madhimika. төв үзэлд орохгүй гэсэн тэр өөрийн гараар бүтээсэн тэр номыг бол би байнга өөрийн ширээний ном болгодог. Almost daily some portion reading. Өдөр болгон би яг тэр ном судрыг бол байнга Or say уншдаг юм аа. also the quite strange in that his sort of writing he mentioned some Indian Өөрийн past master тэрхүү судартай юу гэд урдсан баг гэхлээр Bosuband энэ тгийн and Босубонд, Ramakirti, Ka, Dignak, Дармакирти, Дигнак гих зэрэг эрдэмтэн мэрэгдэгд урдсан байдаг л да. Тэр судартай. some respect, but their teaching not very Их хүндэтгэлтэйгээр so we дурдсан have right to reject хэдийвч тэдгээр эрдэмтэн мэрэгдийн тэр айлдсан айлдвар ном судар үзэл баримтлал хангалтгүй учраас бид нар бол тэдгээр үзэл баримтлалыг заавал мөрдөд байгаа халбгүй. Бид нар үнээс татгалзаж болно гэж дурдсан байдаг шүү дээ. Энэ их гайхалтай, их гайхамшигтай. Өөрөөр хэлэх юм бол тэр бол харанхуй одоо сүсэг бишрэлийн оронд үндэслэлтэй учир шалтгааны уялдаа холбоотой тэр хандлагыг эрхэмлдэг байжээ гэдгийг тод том руу харуулж байна. develop our Тэгэхээр би түрүүнд дурдсан да. and then Бид нар эхлээд төвтчүүд бид нар өөрсдийн бичих соёлтой болоод авлаа. translated За үүний дагараагаар энэ тгийн гол чухал гэсэн судар бичгүүдийг бид нар өөрийн хэлнээ хөрвүүлсэн байдаг юм а. from childhood. You see, we Ингээд study миний хувьд these important би болоод миний бусад myself, нөхдүүд бол энэ чухал одоо судар бичгүүдийг бол судалж эхэлсэн. I think 6-7 year old. I already Миний хувьд би 6-7 наснаасаа эхлээд some of these, альва одоо тэр uh, судар although at that time номуудыг цээжилж эхэлсэн байдаг. very reluctant. I prefer to play outside. Тэр үед бол нэг үгүй хэлэхэд бол би бас жоохон хойрог байсан л да. Тэр судар номыг цээжилж суралцахын оронд бол One hour, бас 1 hour. тоглохыг эрхмэлдэг байлаа шүү дээ. Гэтэл энэ бол At that өглөө оройдоо бид нар заавал тэр судар номуудыг цээжлэх тэм хичээл ордог байсан.
Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол тэр хүлгэн судруудыг бол бид нэр заавал цээжс байх ёстой. Тэгэхээр тэр хичээл ордог байлаа. in front of Тэгэхээр teacher. өдөр болгон багшийнхаа өмнө бол тэр судруудын хэсгээс бол цээжээрээ ярьдаг It's a learning or explanation. байлаа. So really wonderful, really wonderful. Тэгэхээр тэр одоо судар номуудын тайлбарууд бол гайхамшигтай. Тэдгээрт бид нарт бүгдээрэнд нь одоо шамдан суралцаж бүгдийн цээжээрээ тогтоож мэддэг болсон юм аа. Very remote place. Би бол их тийм аслагдсан хөдөө That газраас одоо нутгаас гаралтай хүн шүү дээ. Төвдийн одоо зүүн хойд хэсгээс гаралтай хүн юм байгаа. Dalai Lama's reincarnation. So then reach Lhasa. Тэгээд Далай багшийн My tutor. хойд дүрийг одоо тодруулах Uh, одоо хүмүүс бол Initially, I found very useful, very useful. намайг тодруулсны дараагаар би Лхасад суурьсан байгаа. Тэр үед бол миний одоо багш нар бол надад энэ эрдмийг бол маш их шаргуй зааж эхэлсэн байгаа. За яг тэр үед бол би учир шалтгааны одоо онолоо барилын үндсэнд суралцсан байдаг. Өнөөдөр бол яг энэ учир шалтгааны энэ эрдэм ухааныг үндэслээд би орчин үеийн одоо шинжлэх ухааны эрдэмтэн мэрэгдтэй яриа хэлцээ өрнүүлж чаддаг болсон юм аа. Энэ бол зөвхөн зүсэг бишрэл биш юм шүү. Number of scientists За өнөөдрийн байдлаар би loves me and show олон шинжлэх ухааны эрдэмтэн мэрэгдтэй their own certain, дотн андын барилдлагатай болж certain field, such as тэр psychology хүмүүсийн or emotion. одоо жишээлх юм бол сэтгэл судлал, сэтгэл хөдлөлийг одоо судалдаг тэр эрдэм мэдлэгийн чиглэлээр бас бид нэр яриа хэлцээ өрнүүлж байна. Өрнөдөөс гаралтай шинжлэх ухааны эрдэмтэн мэрэгд энэ сэтгэл судлалын гих зэрэг одоо талбарт маш их одоо сонирхож судалгаа хийдэг боловч энэтхэгийн үн эртний тэр энэ чиглэлээр хоримтлуулсан эрдэм мэдлэгийн талаар ойлголт I have багахан байдаг юм аа. several occasion Тиймээс discussion өнгөрсөн with scientists хэдэн 10 жилийн туршид би шинжлэх ухааны эрдэмтэн мэрэгдтэй хүний how to ухамсар, оюун санаа, сэтгэл хөдлөлийн талаар control сэтгэл хөдлөлийн талаар бол нэлээд их хилцүүлэг явуулсан. Яаж өөрийн сэтгэл хөдлөлөө барих уу, яаж жолоодож, яаж удирдах уу, нэг ялангуяа уур уцаархыг хэрхэх ёстой юм бэ? Яаж хазаарлах ёстой юм бэ гэдэг талаар би тэдэнтэй олонтой хилцүүлэг өрнүүлсэн юм аа. Олон хүмүүс намайг орчин цагийн шинжлэх ухаанч гэж боддог юм шиг байгаа юм. I'm combine science, Би үүндээ их бахархдаг. Buddhist Би өнөөдөр орчин цагийн шинжлэх ухаан болоод Бурхны шашны гүн ухаан хоёрын so I тэр remember нэгдэл тэр хоёрын Karsa, тэр нарийн ягт холбоосыг Jagar- төлөөлж ин гэдэгтээ би их баяртай байдаг шүү. Richie Davidson. Ah, Raja Ramana. Richard Davidson, Richie Davidson. right? Mare. Raja Ramana. And America. Richie Davidson. Ah, oh, Mare. Di Kong. Ah. Ko Nanshu Risha Yedu No. Karsa Verala. Верала та бүхэн санаж байгаа бах. At the same time, Верала very бол шинжлэх ухааны эрдэмтэн шүү дээ. occurred Үүний зэрэгцэгээр with Buddhist тэрээр thought. So when we discuss буддизмын одоо something, гүн ухаанд бас их ойрхон хүн байсан байгаа. when he explained about something Buddhism Бид хоорондоо их and he харилцаж ярилцдаг now байсан. I wear Buddhist hat. Буддизмын Then тухай бид нэр сэдвээр ярилцахдаа when тэр we маань start би одоо discussing буддизмын about малгайгаа өмслөө гэж yeah, тэрүүн дээрээ буддизмын малгайгаа тавилаа гэж хэлдэг байсан. Шинжлэх ухааны сэдвээр бит хоёр хөөрөлдөхдөө that of science, Верала маань like that. одоо би шинжлэх ухааны эрдэмтнийхээ So I also, малгайг тэрүүн дээрээ тавилаа гэж some extent, хэлдэг байж үлээ. I think like him. Half Магадгүй би бас түүнтэй адилхан болов уу гэж өөрийгөө боддгийн. Миний нэг хэсэг нь бол би нэг нь and Бурхны шашны буддизмын very much so. лам
interest нөгөө in түгээрээ science, about scientific би sort of, шинжлэх ухааныг эрхэмлэгч research нэг юм аа. So Шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, судалгааны ажилд маш их хүндэтгэлтэй ханддаг юм аа. Сүүлийн хэдэн 10 жилийн туршид би шинжлэх ухааны эрдэмтэн мэргэдтэй бол маш их нухацтай тодорхой сэдвүүдээр ярилцаж ирсэн. a tradition. Now I Ингэхдээ бол би энэтхэгийн өн эртний уламжлалыг байнга this country, иш татдаг юм байгаа. uh, Тэгэхээр энэ оронд, энэ улсад British ruler come. India Британий more tradition about Одоо modern education. эрх мэдэл засаг захиргаа одоо тогтсноос хойш энэтхэг улс бол Knowledge. орчин цагийн боловсролд хит их анхаарад өөрсдийн өн эртний боловсролын уламжлалаа орхиг дууссан байдаг юм аа. The Indian Тиймээс одоо цаг хугацаа өөрчлөгдөжээ. Өөрчлөгдсөн учраас энэтхэгийн эрдэмтэн мэргэд should try to наандаж гэхэд зарим энэтхэгийн ихтэйд сургуулиудад education, орчин цагийн өрнийн боловсролыг knowledge, энэтхэгийн өн эртний эрдэм мэдлэгтэй хослуулж холбох тэр цаг үеийн ирсэн гэж би боддог. contribution regarding Ингэж чадах аваас education or knowledge. энэтхэг улс бол орчин цагийн энэ гариг ертөнцийн тогтсон боловсролын тогтолцоод хувьсгалт хийж чадсан шүү гэдэгт би итгэлтэй байдаг. To discuss some Indian universities. Энэ сэдвээр энэ чиглэлээр би энэтхэгийн ихтэй сургуулиудтай Ancient Indian хэрхэн энэ хоёрыг хослуулж болох вэ? knowledge combined. Энэтхэгийн өн эртний эрдэм мэдлэг болоод орчин цагийн эрдэм мэдлэгийг яаж хослуулж, яаж нэгтгэж болох вэ гэдэг талаар ярих гэж боддог. Энийг бол шашнаас ангид үзэл, шашнаас ангид байдлаар бол бид нар хэлэлцэх ёстой. Шашин гэдэг бол Common. тэр хувь хүний өөрийн сонголтын асуудал. Тэр академик төвшөнд эрдэм мэдлэгийг түгээн гэдэг бол дэлхийн ертөнцид айж төрж байгаа хүмүүн бидний нийтлэг үүрэг юм аа. Discussion with Энэ ч утгаараа бид Indian university combination. би энэтхэгийн зарим ихтэй сургуулиудтай дээрх хоёрыг орчин цагийн боловсролыг энэ Any, how say, human action or хүмүүний альва нэгэн үйлдэл whether can be positive, constructive or not. эерэг Much depends бүтээлч, on эерэг бүтээлч вэ, motivation. үгүй ч вэ, So альва юм compassion сэтлээс үүдэлтэй байдаг. Сэтлээс маш их хамааралтай. Тиймээс энэрл нэгүслийн үүдэлтэй сэтэл гэдэг бол маш их чухал угтар нөхцөл юм шүү. Альва зүйлд. I think India India is second most populated nation and very Миний бо энэтхэг улс бол дэлхий дээр хүн амаараа 2 дугаарт ордог улс орн шүү дээ. Гэтэл шашин хоорондын инх тайвнаар зэрэгцэн орших тэр зарчим бол маш сайхан хэрэгждэг. Энэтхэгт мянган жилийн тэртех Каруна, Архимса гэдэг хоёр гол зарчим бол ancient Indian thought a little bit бол маш их чухал зарчмууд. also the distance Орчин цагийн should come. боловсролтой бол энэ хоёр зарчмаа умарцсан юм уу да гэж би хардаг учраас өн эртний энэтхэгийн тийм эрдэм мэдлэг энэ Архимса, Каруна гэдэг тэр хоёр Okay. зарчмаа эргүүлээд боловсролын салбартаа нэвтрүүлэх нь зүйтэй маа гэж бодог. Энэ бол шашинтай огт холбоогүй юм аа. In previous century, Mahatma Gandhi ji Миний бодлоор really өмнөх showed зуунд world Махатма Гандижи himself. өөрийн He өөрийн аж байдал, өөрийн туршлагаараа дэлхийн ертөнцид Архимса зарчмыг хэрхэн хэрэгжүүлж болдгийг сайхан үлгэр дуурайл болгож харуулсан. people Дэлхийн ертөнцийн олон үнцэг булан бүрт admire Mahatma Gandhi ji. маш олон хүмүүс Махатма Гандижигийн энэ үлгэр дуурайлалд мэхийн ёсолж түүний энэ зарчмыг баримталж даадаг болсон юм шүү дээ.
хүчирхийлээс For ангид example, тэр зарчмыг South Africa, жишээ татъя. Өмнөд Африк, Nelson Mandela, Archbishop Tutu, Өмнөд Африкт Нельсон Мандела, America, Арчбишоп Туту, Martin Luther King. мөн Америк төвд So Мартин Лютер Кинг гих зэрэг many агуу people, хүмүүс энэ зарчмыг баримтлсан юм а. you see, convince Тиймээс the India's thousand олон хүмүүс ahimsa is энэ тгийн мянган жилийн тэртех архимса гэдэг зарчимд not итгэж only баттай үнэмшсэн байдаг юм а. right, but practically also архимса болол useful. ёс зүйн хувьд зөв So хандлага байхын зэрэгцээгээр практик ач холбогдол нь ч гэсэн хамгийн зөв арга барил гэдгээ харуулсан хэрэг шүү дээ. Indian, I myself consider because now most part of my life spent here, Би өөрийн амьдралынхаа India. ихэнх хэсгийг энэтхэг оронд аж төрж өнгөрүүллээ. So I consider I'm Би Indian. тиймээс би өөрийгөө энэтхэг хүн гэж боддог болсон юм а. So I really feel proud. Үүнтэй би маш их бахархдаг. Politically become refugee. Улс төрийн хувьд бол миний статус чинь дөрвөгч статустай шүү дээ. This place, А my home. Неро надад энэ газрыг миний So I remember орон гэр болгож надад барьсан юм шүү дээ. At that time, political officer Pant, Би тэр үед сандгийн when we, you see, shift from Mussoorie to here, бид тэр үед Миссуригаас Дарамсалаад хүрэлцэж ирэхэд Mussoorie was for communication, Delhi, much easier. So we, Миссуригаас Делитэй холбогдоход бол but then их хялбар байсан учраас бид нэр Миссурид political officer суурьсан хэргэлтэй. Pant, Тэгээд улс төрийн одоо албан хаагч Панд гэдэг my хүн Sao Ashram, this is my residence. And in миний ашрам буюу миний өргөнд there are some small office. хүрэлцэж ирээд So I met Pant. He told me тэр Панд надтай уулзсан. Тэгээд тэр уулзалтын үеэр Dalai Lama's message тэрээр юу гэж хэлсэн бэ гэхлээр can reach яг энэ газраас over the world. Далай ламын He мессеж дэлхийн үндэсэг булан at бүрт that time, сонсогдно гэж хэлсэн юм байна. this is a little bit, how should I say, Тэр үед надад юу гэж санагдчихсэн бэ гэхлээр exaggeration. энэ хүн арай л хэтрүүлээд энэ удаа гэж надад бодогдож билээ. Now, Гэтэл цаг хугацааны явцад please, эргээд харахад my яг энэ message, өргөнөөс I think all over энэ орон in оронгоос China миний мессеж дэлхийн and of course, үндэсэг бүрт хурж байна шүү дээ. Хятадд ч хүртэл хурж байна. Russia, Монгол, traditionally, Оросын зарим the бүс нутгуудад Tibetan хурж Buddhist байна. tradition. эдгээр газруудад бол So now, уламжлалаараа төвдийн буддизмын уламжлалыг бол дагдаг number of энэ people, ийм улсууд you see, consider улсууд шүү дээ. almost Тиймээс best teacher about these ancient. эдгээр хүмүүс бол энэтхэгийн эртний эрдэм мэдлэгийн түгээгч feel багш гэж very happy үздэг болсон юм а. serve Тийм ч учраас би Indian knowledge, өнөөдөр in энэтхэгийн order to өн эртний эрдэм мэдлэгийг түгээгч болсондоо маш их бахархаж, маш их баярлаж, бэлгшээж явдаг юм шүү дээ. peaceful mind. Энэ бол ямар эрдэм мэдлэг вэ гэхээр амар амгалан сэтгэлийн угаас Now, гарсан сэтэл бүхий I тэр хүчээр totally цогцлуулах get амар амгалан хорвоо ертөнцийн тухайх ойлголт юм а. how much I can make contribution humanity Тийм учраас би өнөөдөр and энэ хүн төрлөختөнд яаж өөрийн тус нэмрээ үзүүлэх вэ? peaceful Нэг ялангуяа экологийн
тэнцвэртэй байдлыг хангах үйлсэд яаж өөрийн хувь нэмрээ оруулах вэ? ecology, and also people. Now, Эколог хүн ардын аж амьдралыг сайжруулах чиглэлээр яаж ажиллах вэ you see, гэдэг талаар trees, including animal, би өөрийн uh, оюун ухаанаа зориулдаг боллоо. last few Адгуу centuries, самтан хүртэл fighting, killing, амар амгалан хүсдэг. and Өнгөрсөн хэдэн зууны туршид бид нэр хангалттай сөргөлдөж, хангалттай тэмцэлдэж weapon. өөр They're хоорондоо outdated. байлдлаа шүү дээ. Зэр зэвсэг үйлдвэрлэхийн тулд бид нар ямар их хөрөнгө хүч зарцуулсан бэ? Энэ бол аль хэзээний цагаа өнгөрөөсөн, улиран одсон энэ түүх юм аа. Одоо бол бид нар боловсролын тогтолцоогоор дамжуулаад But so инх тайвныг цогцлуулах нь зүйтэй юм байх юм аа. Залбирал бол үүнд хангалтгүй. Зөвхөн залбирлаар бид нар инх тайванд хүрнэ гэж байхгүй. Бид нар альва зүйлийг учир шалтгааны үүднээс нь тунгааж цогцлуулах хэрэгтэй юм шүү дээ. За одоо асуултанд хариулъя. Yes, I'm Professor Santosh Kumar from Тэрхийн the гэгэнтэй National баярлалаа. Institute of Намайг Disaster Профессор Самас Management. гэдэг. Би Holiness, бодигард you байдаг mentioned, одоо about this гамшигын investigation. институтыг төлөөлж байна. Дээрхийн гэгэнтэй And currently, та альва зүйлийг нягтлж судалсны үндсэн дээр одоо дагаж мөрд гэж хэлдэг шүү дээ. За өнөөдөр бол цардан тахал болоод дэлхийд гарч байгаа гамшигаас маш их зовлон амсж байна. Тэгэхээр хүмүүс бол эдийн засаг болоод нийгэм бүгдээрээ энэхүү бэрхшээлийг даван туулах чиглэлээр хүчин чармайлт гаргаж байна. Тэгэхээр энэхүү одоо бэрх цаг үетэй холбогдуулаад дараах асуултуудыг тавья. Former member of the Профессор Бинод мань танд асуултаа тавина. Манай хүрээлэнгийн гишүүнээр ажилладаг ийм профессор юм байгаа. Can you ask your Professor question Menon? to His Та Holiness? Your дээрхийн Holiness, гэгэнтэнд асуултаа тавина уу? Дээрхийн гэгэнтэй. polarizing world in which faith in one Өнөөдөр religion is энэ becoming divisive хуваагдж байгаа rather than using дэлхийн faith as the ертөнцид unifier. When the whole world has бол witnessed альва нэгэн шашныг дагах гэхээсээ илүү бол бид нэр өөрийн бас нэгдсэн одоо зарчимдаа захирагдах зүйтэй гэж боддог юм аа. За тэгэхээр өнөөдөр ковид одоо цаагаар тахалтайгаар холбоотойгоор олон хүн өөрсдийн хайртай хүмүүсээсээ хаагцж байна. Миний асуулт бол өнөөдөр энэрл нэгүслийг яаж энэ дэлхийн ертөнцийн хүн бүрийн арва санаа бодол сэдлийн гол жолоодох хүчин зүйл болгох вэ? Та энэ талаар айлдвараа хайрлана уу? Та зөвхт олон тэмдэглэлээ. Due to different Төвдөд хүртэл бид нэр oh, өнөөдөр өөрсдийн одоо үсний өнгөөс бас их ядамжтай хандах хандлага гарч real ирж байна. meaning of dharma, religion. Гэтэл бол энэ ялгууртай, яламжтай хандах бол тэр дээдийн номын зарчимд харш байдаг юм аа. Дээдийн номод дээдийн номын гол зарчим бол аль хүний дотоод сэтгэлийн амар амгаланг цогцлуулах тэр арга хэрэгслэл болох учиртай байдаг. За энэ бол бусад шашнуудад ч нийтлэх тийм зарчим. Энэ нь бол Карунагийн зарчим гэсэн үг шүү дээ. Өөрийн үзэл баримталтай, гүн ухааны үзэл баримталтай байж болно. Тодорхой ялгамжтай тэр гүн ухаан нь ялгамжтай байж болно. Гэхдээ бүх шашныг хүргэх гээд байгаа хамгийн чухал гол мессеж бол чин сэтгэлээс чин тунгалаг Карунагийн зарчим юм байна. Жишээ татъя. Энэ тэгт өөрөөр гүн ухааны үзэл баримталтай шашны урсгалууд байгаа шүү дээ. Гэхдээ эдгээр шашнуудын хамгийн гол зарчим мессеж бол Карунагийн зарчим юм байгаа юм шүү. Дэлхийн ертөнцийг бүхэлд нь аваад үзэх юм бол өөрөөр шашин шүтлгүүд, өөрөөр гүн ухаануудаа өөрөөр газруу зонхилж байгаа ч гэсэн тэдгээрийн бүгдийнх нь гол зорилго бол дотоод сэтгэлийн амар амгаланг цогцлуулахад л оршдог учраас Карунагийн зарчим энд бол хамгийн чухал байгаамаа. Заримдаа бүтээгч эзэнд итгэдэг. Бүтээгч эзэн бол бүх зүйлийг бүтээж ин тийм ээ бүх шашныг одоо тэр бүтээгч эзэн бүтээсэн
байх гэдэг тийм онол байдаг шүү дээ. А гэтэл тэр одоо шашны гол мессеж бол коронавигийн мессеж байдаг. Like Jainism and Buddhism, Jainism, no Buddhism, concept of creator, гих зэрэг шашны тухайд бол creation. одоо бүтээгч эзэнд итгэдэггүй шүү дээ. Бид бол өөрөө өөрсдөө бүтээгч гэж This is үздэг. the main practice is Karuna. А гэтэл бидний хувьд ч гэсэн коруна бол гол зарчим болж This ирсэн юм. religious tradition, these are Өөрөө шашны real message. All улам religions өөрөөр уламжлалтай ч гэсэн гол мессеж нь бол бүх шашны хувьд бол нэг байдаг. a non-believer, whether Шашин шүтдэггүй or not, they also appreciate хүмүүсийн хувьд ч гэсэн тэр хүмүүс бол сайхан сэтгэлийг байнга эрхэмлдэг шүү дээ. Тэр сайхан сэтгэл гэдэг чинь л корунагийн зарчим юм аа. now the very Энэ гариг concept ертөнцийн of socialism or democracy. социализмын Very much related with Karuna. социализм, ардчлал гих зэрэг нийгмийн тогтолцоонууд байдаг. Гэтэл тэр нийгмийн тогтолцоонуудын чинь гол зарчим бол коруна шүү дээ. Урд өмнө хаан юм уу, хатан хаан альва хяналтыг гартаа төвлөрүүлдэг байсан бол одоо ардчилсан тогтолцоо руу илүүтэй шилжин орж байна. Public, Мөн социализмын концепц you see, they are үзэл right. баримтлал гэж байдаг шүү дээ. Нэг ялангуяа Then few ядуу бүлгийн хүмүүсийн privilege. эрх нь бол So these хувь хүний эрхээсээ илүү давмгайлах учиртай ийм нийгмийн бас зарчмууд байдаг. Эдгээр бүх нийгмийн тогтолцоонд хамгийн гол зарчим юу үйлчлэх ёстой вэ гэхлээр корунагийн зарчим үйлчилж байгаа юм. religious harmony Шашин хоорондын go, инх тайвнаар зэрэгцэн орших зарчим юм байгаа. and then Karuna. Бид дээдийн номын гол утга All different religious утгыг ухаад үзэх юм бол коруна архимса хоёр дээр л бид нэр төвлөрж очих юм байгаа юм шүү дээ. Ийм учраас бүх шашны номлодог эцсийн мессеж бол нэг л зүйл юм байгаа маа. Миний traditions. загалмаатны шашинтай So зарим одоо миний дотны анд нөхдүүд бол he нэг анд маань надтай after that бас easily go to heaven. бас Then хошгонж ярьжсэн л да. teasing me, you go something different Тэрээр- place. Одоо энэ хорвоогоо сальсны дараагаар шууд God. Деважинд ариун газар очино гэж хэлжсэн л да нөгөө Христосын шашинтай учраас намайг бол чи бол өөр газар очин шүү. Надтай адилхан тэр ариун газар очихгүй. Ягаад гэвэл чи бүтээгч эзэнд итгэдэггүй гэж надад хэлж хошгонж яж билээ. Many Тэгээд дараа нь they are very happy. би энэ тухай олон Even найзуудаа heaven, уламжилж хэлэхэд hell, no problem. хэрэг заяа яг тэр өөрийн үзэл баримталтай үнэнч бол тамч хүртэл тийм муу газар биш юм шүү гэж надад хэлж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол Архимса Коруна хоёрын зарчмыг л сэтгэлдээ хадгалсан бол там хүртэл тийм муу газар бишээ гэж надад хэлж ирсэн л да. Өөрөөр хэлэх юм бол альва хандлага, альва сэдлийн гол чухал зарчим нь бол Архимса Коруна хоёрын байгаа. Also they Заримдаа make difference би бас хэлдэг юм л да. about color of head. These are narrow minded. Үсний өнгөний ялгаа бол төдийлөн ач холбогдолтой биш. Энэ бол маш өчөөхөн зүйл. Хамгийн гол нь бидний өөрийн одоо гадах үзмчийн ялгамжийг үл харгалзаад бид нар сэтгэлдээ өөр гүн ухааныг тээж байгаа ч гэсэн Архимса Корунагийн зарчмыг баримтлах юм бол бид нэр бүгдээрээ зөв Combination of science, нэг мессежийг тунхаглаж байгаамаа. За мөн та education. орчин цагийн шинжлэх ухаан We have болоод another question from the science боловсролыг өвдөн Director General of өн эртний одоо боловсролтой холбох тухай та ярьдаг. За доктор Бидэнжама одоо цагуурын департамент төлөөлөгч танд асуулт тавина. Доктор Бидэнжама Namaste, Your Holiness. My question is, тэрхэн гэгэнтэй how намастай. should human beings За миний асуулт бол measure peace with their surroundings хүмүүн while balancing with the comforts of төрлөختөн modern day technology?
Өнөөдрийн одоо шинжлэх ухааны технологийн энэ дэвшилттэй цаг үед бол яаж энэ технологийн дэвшлиг ашиглаж өөрийн дотоод сэтгэлийн амар амгалан хадгалж өөрийн тав тухай байдлыг зохицуулах вэ? more broadly. Then Бид альва асуудлыг том зургаар нь аваад certain to өрхөн хүрээтэй сэтгэж чадах юм бол энэ технологич нь бидэнд ашигтай байгаа юм шүү дээ. we want Хүн төрлөختөнд энэ технологи тусаа үзүүлж байна гэж бодож болно. happy environment, happy world. Бид ад жаргалтай climate. орчныг хүсэж байна. So Тогтвортой уур амьсгалыг хүсэж байгаа. so-called Only technology. Then за харалхан хүмүүс бол зөвхөн технологиор л анхаарах тийм хандлага байна. just to see some technology. Хэд in slight технологид хэд их дулдуйдж environment, these things. So байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтийг үл харгалзаа зөвхөн технологид л хамаг ухаан бодлоо төвлөрүүлчихэд байгаа. Гэтэл бол тэнд бол and then бол technology альва асуудлыг том зургаар care. өөр хоорондын уялдаа холбоог харахгүй байна гэсэн үг юм байна. Now Тэгэхээр альва нэгэн зүйлд хэд дулдуудах нь өөрийн гэсэн бас more гаж нөлөөлттэй байдаг шүү дээ. holistic view. That is important. Тиймээс бид нэр альва асуудлыг бол иж бүрнээр нь харах ёстой. of Ээж climate бүрнээр нь. condition. Very important. Өнөөдөр уур амьсгалын нөхцөл байдлаа яахааргүй бидэнд их чухал нөлөө үзүүлээд байна тийм ээ. uh, Тиймээс also the human life. Therefore, энэ бол бидний өдөр тутмын амьдралд шууд нөлөө үзүүлж байгаа шүү дээ. environment. Тиймээс Okay. бид байгаль орчин уур амьсгалдаа маш их анхаарал хандуулах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Дээрх ингээгэнтэй баярлалаа. Art of happiness, you talk Та about өөрийн negative compassion and the positive compassion. Номон In this context, we have a question from болоо сөрөг инэрл нэгүсэл, эерэг нэгүсэлний тухайд урьдсан байдаг. Үүнтэй холбоотойгоор доктор Санжаа асуулт тавина. Тэрээр UNESCAP болоод дотоодын олон байгууллагуудыг тэргүүлж ирсэн тэр хүн доктор Санжаа асуултаа тавина. Your Holiness, Namaste. Дээрх ингээгэнтэй It's Namaste. my great fortune to talk to you Өнөөдөр face to face, one to one. би It's a great fortune. It's a яг great opportunity. өнөөдөртэй харилцаа тантай ингэж уулзах болсондоо би маш их бэлэгшээж байна. Scientist, Дээрх ингээгэнтэй by my profession, би by my qualification, эрдэмтэн юм байгаа. and, all through my professional journey with science. What За I find тэгэхээр би амьдралынхаа бүхий л одоо үе шатыг бол эрдэм шинжлэх ухаантай холбосон юм байгаамаа. Тэгэхээр энэ замналдаа би we юуг face анзаарсан бэ unacceptable гэхлээр injustice and humiliations. бидэнд бол How одоо өдөр тутам шудраг бус байдалтай бас нүр учирч байх юм аа. these harmful actions Эдгээр хор хүнэлттэй Then үйлдэл I үр also нөлөөлтөөс have some өөрсдөө яаж хамгаалж болох вэ? Дээрх ингээгэнтэй. even За Chairman Mao Zedong, энэ чиглэлээр би бас өөрийн туршлагаасаа хуваалцсан we юм. become very Мао close. Цзэдун дарга хүртэл дарагтай хүртэл бид их дотн харьцаатай дотн анд нөхд байсан шүү дээ. Even I want to За нэг join Chinese Communist Party. тэр байтугай би Хятадын коммунист намд илсэх I тийм love ирмэлзэлтэй хүсэлтэй бас бодолтой явчихлаа. socialism. Надад социализм таалагддаг байсан. Totally against also the Тэгээд коммунист нам бол Inequality. ka- Inequality. in the society. No. Inequality. Is it too much sort of also suppression, things like that. So нийгмийн шудраг бус байдлын талаа эсрэг бол коммунист нам нэлээд хүчтэй зоримог тэмцэжсэн учраас тэр нь надад таалагддаг байсан. under Chinese Communist Бид чинь control. But Хятадын одоо коммунист дарангуйлын дор бас баггүй бэрхшээлийг амссан ард түмэн шүү дээ. Гэтэл so цаг хугацааны ирэхээр тэдгээрийн бодол санаа ч гэсэн өөрчлөгдөж байна. I Тэр хүмүүсийн бодол санаа өөрчлөгдөж байна. always is also
more sense of concern about these people, you see, who look down religious person and Би criticize. шашны төлөөллийг, шашин шүтлэгтэй хүмүүсийг байнга доошо хийж, доромжилж, Now last шүүмжилдэг хүмүүсийн эсрэг бас байсан. Гэтэл цаг хугацааны явцад хандлага өөрчлөгдөж байна. uh, Өнгөрсөн 60 жилийн туршид now among the Chinese, including Chinese party member, Хятадын you see, коммунист намын гишүүдийн you see, much change. дунд ч гэсэн сэтгэхүйд нь томоохон өөрчлөлт People орсныг they ажиглаж байна. consider me as some kind Өмнө of нь reactionary. тэр хүмүүс намайг реакционист гэж үздэг байсан бол Number of Chinese really Хятадын try to олон follow төлөөлөл my thinking, төлөөлөгчд миний бас praising бодол me. санааг дэмждэг, So some надтай сэтгэл санаагаа бас хуваалцдаг, follow хамт байдаг болсон юм аа. they Нэг saw ялангуяа some Хятадын of publication about эрдэмтэн мэрэгдийн зүгээс ч тэр шүү дээ. Буддизмын шинжлэх ухаан, буддизмын гүн ухаан гих зэрэг ном судрыг уншиж танилцсны дараагаар Хятадын эрдэмтэн мэрэгд уулын бодол санаа тис сондоо болсон юм аа. Нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа. Одоо бол өөрчлөгдөж байна. look down us, but we Нөгөө талаас бид нарыг kept our own одоо дорд үздэг байсан бол sort of tradition. бид And өөрсдийн telling философи, уламжлалаа хадгалаад тууштай баримтлсны үр дүнд өнөөдөр now changing. эдгээр хүмүүс төвдийн буддизмын уламжлалыг огт үгүйсгдэг байсан бол одоо тэр хандлага нь тис сондоо болсон. Nobody against Тиймээс is a karuna. учир шалтгааны хувьд бол Ahimsa. өнөөдөр хинч Каруна Ахимса хоёрыг үгүйсгэж Look, эдгээр зарчмын эсрэг босгоо болсон байна. lack of karuna and lot of problem. Дэлхийн ертөнцийг өнөөгийн дэлхийн ертөнцийг харал та. Карунагийн зарчим дутагдсан газар маш их асуудал гарч ирж байна. Happy world. Тиймээс Only way инх тайван, амар амгалан, аз жаргалыг энэ дэлхийн ертөнцийн цогцлуулахыг хүсэж байгаа бол өдөр тутам Каруна Ахимсагийн зарчмыг үйл хэрэг болгох шаардлагатай. not just a faith. Like that. Okay. Дан ганц зүсэг бишрэлтэй баригдах биш, аливаа асуудлыг учир шалтгааны улмаас нь тунгаан бодох шаардлагатай юм аа. Баярлалаа дэрхийн нэгэнтэй. Positive compassion. And we have a Та question on the эрг faith and investigation from Mr. энэрл нэгүслийн талаар тад урж исэн тийм ээ. Тэгээд ноён Каманд Кумар Канадад байдаг энэ эрхэм Mr. Hemant Kumar. асуултаа тавина. Namaste and our best wishes from Canada. Намастай дэрхийн нэгэнтэй. Канадаас таныг мэдчил байна. Таны эрчим, таны энэ сайхан сэтгэл чинь бол биднэрт өнөөдөр бас өөрийнхөө бас нөлөөллийг харуулж байна. Тэгэхээр for comfort. энэ бас амаргүй цаг хугацаанд бол та бидэнд маш их урам зориг, хүч хайрлаж байгааг талархлаа илэрхийлье. Дэлхийн ертөнцийн хамаг хүн төрлөختөн өнөөдөр энэ цар тахлаас бол маш их айцтай байна шүү дээ. Тэгэхээр ийхүү цар тахлаас энэ цар тахлын нөлөөллөөс өөрсдөө аварч илаашрахын тулд сүсэг бичрэл ямар ач холбогдолтой вэ гэдэг талаар тайлбарлахгүй юу? Би түрүүн хэлсэн шүү дээ. You see, just my religion, our religion, not thinking seriously about real message Тэгэхээр of religion. яг шашны альва нэгэн бодит мессежийн талаар Looks like бид нэр заримдаа сайдар бодолцохгүй байна. their religion and then fighting. Бид нэр So now миний нам, тэдний шашин шүтлэг, миний шашин шүтлэг гэж хоорондоо тэмцэлтэд идэг байлаа л да. Dharma А гэтэл бол is karuna. тэр дээдийн номын You see, no гол
no basis of утга нь юу юм бэ гэдгийг бол анхаарах хэрэгтэй. Энэ бол коруна юм байна. Shoshone discrimination. All dharma carry message of karuna. Энэ бол ялгамжтай байх зарчмыг үгүйсгэж байгаа шүү дээ. Тэгэхээр бүх шашинд бол коруна ахимсагийн These, тухайл мессеж байдаг юм аа. unfortunately, sometimes in the name of religion, fighting. Харамсалтай нь шашны нэрийдлэр заримдаа өөр хоорондоо байлдаж сөргөлдөх тийм зүйл баггүй гардаг шүү дээ. Rather than my religion. Тэгэхээр энэ нөхцөлд бол коронаг бол өөрсдийнхэн гол зарчим болгоогүй миний чиний шашин шүтлэг, миний чиний зарчим гэж л тэмцэж байгаа хэрэг л дээ. Karuna Тэгэхээр and ahimsa. одоо альва нэгэн шашны гол мессеж бол коруна ахимса гэдгийг байнга санаж явах учиртай. We should say, we should show the world religious harmony. Тиймээс бид дэлхийн ертөнцид шашин хоорондын инх тайвнаар зэрэгцэн орчих тэр зарчим яаж хэрэгждэг юм бэ гэдгийг тод том руу харуулах хэрэгтэй. Энэтхэг улс бол энэ том үлгэр жишээ шүү дээ. Karuna, ahimsa. Корунагийн I think in ахимсагийн зарчмыг нягт баримталж байгаа example, тийм үлгэр дуурайл болсон institution, бодит жишээ бол энэтхэг мөнөөс муу юм байгаамаа. Дэлхийн ертөнцийн дээр байгаа бүхий л одоо шашнууд өөр хоорондоо зэрэгцэн сайхан оршиж байна. Мэдээж хэрэг одоо тэр судлаачдын төвшөнд бол зарим нэгэн бас өөр хоорондоо тохирохгүй маргалдах зүйл байгаа гэсэн ч сэтгэлийн хөөрлөөр чиний шашин шүтлэг, миний шашин шүтлэг гэж хуваагдаад ах юм бол тэр нь бол жинхэнэ шашинтай сөсөг бишрэлтэй хүний гаргадаг хандлага биш юм аа. Дээрх ингийн танд баярлалаа. Humility versus materialistic world. And in building resilience, we have За vision from материалыг хандлага болоод хүнлэг хандлагын талаар танаас асуух гэсэн юм аа. Энэ талаар Германд байдаг Мюнхен хотод байдаг компани гүйцэтгэх захирал нэгэн танд энэ чиглэлээр асуултаа тавих юм аа. While the government and various Тэшээ agencies are дэлээ. financially supporting the people who get affected to rehabilitate them physically, Хүмүүс my question, Your Holiness, to you is, өнөөдөр одоо энэ цар таглаас хүмүүсийг аврахад олон одоо компани аж ахуйн нэгжүүд санхүүжилттэй гаргаж байгаа ч гэсэн өнөөдөр одоо сэтгэл санааных нь хувьд тэр хүмүүсийг ялаашрахад ямар дэмжлэг туслалцаа үзүүлвэл зүйтэй вэ гэж бодож байна. include Би түрүүн хэлсэндээ өнөөдөр орчин цагийн боловсролдоо бид нэр сэтгэлийн боловсролын тухай зааж сургаж корунагийн зарчмыг бол шашнаас ангид байдлаар тусгай сэдэв болгож зааж сурахын ач холбогдлын тухайд би ярьдаг. as I already mentioned, here in India, Мөн existing model education. миний хэлсэлчлэн энэ тэгт өнөөгийн одоо орчин цагийн inner peace. оршиж байгаа боловсролын тогтолцоо нь бол хүний дотоод сэтгэлийн амар амгалан төдийлөн сайн авч харгалзаж үзэхгүй байгаа нь харамсалтай. Энэ дутмаг байна. People or organization who help Хүмүүс poor people or ядуу үздэг хүмүүс тусалцаа үзүүлж байгаа хувь хүмүүс, байгууллагууд зөвхөн одоо мөнгөн тусламж, материалын тусламж үзүүлэхийн promote зэрэгцээгээр коруна and ahimsa, and then these архимса гэдэг зарчмын change. үүднээс сэтгэл гаргаж хандах юм бол альва нэгэн нөхцөл байдал Thank you. дөрвтэй өөрчлөгдөн гэж би итгэдэг. Баярлалаа. Often Тэр talk хинэгэнтэй. about the compassion and love together. Энэрл нэгүсэл болоод асралт хайрын талаар This from Dr. Anshu та Sharma, байнга who is the айлддаг co-founder шүү of дээ. Peace India. Доктор Аншу Шарма Anshu, энэ can you, талаар танд асуулт тавина. ask your question to His Holiness? Аншу Your тэр Holiness, хинэгэнтэй асуултаа тавина. we are talking about Дээр хинэгэнтэй. compassion and love in disaster management today. But Бид when альва нэгэн гамшигын одоо менежментийн үед энэрл нэгүсэл хайрын тухай бол бид нар бодолцох хэрэгтэй байдаг. Гэхдээ заримдаа
when you're Зарим тохиолдолд бол яг тэр энэрлд нэгүсэн хандлага гаргахад бол бас амаргүй байдаг шүү дээ. Маш их хэцүү одоо зовлонтой хэцүү амаргүй орчинд ороход тэр таны өөрийн бас сэтгэл чинь одоо хандлага чинь бас мухардалд орох тийм тал байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд хэрхэн зүйтэй вэ? Тэрхийн гэгэнтэй. society, Бас би түрүүнд дурдсан та манай нийгэмд when we were child, you see, we very much манай нийгэмд бол about mother's kindness. ямар хандлага байдаг вэ гэхлээр Corona. бид баг болчроос эхлээд л Without that, өөрийн төрсөн ихийн каруна сэтгэлийг мэдэрдэг. Энэ сэтгэлгүйгээр бид нэр боожиж амьд no longer явж чадахгүй шүү дээ. Гэтэл үүний дараагаар бид нэр ухаан суугаад сургуульд орсны дараагаар бол карунагийн талаар төдийлөн байнга санахаа болдог. Карунаг бол шашны асуудал гэдэг ингээд бид нэр орхигдуулцдаг. how to Гэтэл how to бид peace of mind, even a student. өнөөдөр сэтгэл судлалын одоо шинжлэх ухаанд юу гэж зааж сургадаг вэ гэхлээр оюутнуудын уурах тарих сэтгэлд каруна гэдэг зарчмыг суулгаж Teach or to understand дадуулах явдал бол маш их чухал гэдгийг бол бид нар нотлоод харууллаа шүү дээ. benefit oneself. Карунагийн зарчмыг бол дадуулсан хүнд өөрт нь маш их тус эрдэмтэй гэдгийг хэдийнэ бид нар нотлсон. Who really helping people who really find difficulties. You see really Тэгээд амаргүй байдалд орсон хүмүүсийн тухайд бол I really implement Karuna. Okay. So the бол байнга одоо каруна зарчмыг өөртөө concept. дадуулж чадах хаваас бол Karuna. тэр Oh, хэцүү нөхцөл байдлаасаа бол амархан хүндэрч чадна гэж боддог. basic sort of understanding about value of Karuna Бид нэр карунагийн and through education. үн цэнийг бол сайтар өөртөө ойлгож боловсролын тогтолцоогоор дамжуулаад Peace of mind, тэр каруна гэдэг маань body. бидний сэтгэлийн These амар амгалан хэрхэн зохицуулдаг юм бэ? Улмаар сэтгэл нь амар амгалан хүн бие махбодын тухайд хувьд бол яаж эрүүл сарвал байх юм бэ these things. гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Каруна бол дараа төрөл эсвэл ариун газар очих, деважинд очих гих зэрэг тухайн асуудал биш юм шүү. Энэ насанд хүний сэтгэлийн амар амгалан зохицуулах гол түлхүүр бол каруна зарчим юм а гэдгийг л сайдар ойлгочих хэрэгтэй. A sense of community Альва and нийгмийн амьтан бол бусдаасаа маш их шүтэн барилга хамааралтай байдаг. Тиймээс бие биендээ тусдын болж л оршин тогтнох учиртай юм байна. Энэ бол нийгмийн хууль. Бид бол нийгмийн амьтад. our existence very much related with Karuna. Тиймээс бидний Or sense оршин тогтнох амьд явах or city. гол өгтөр нөхцөл болвол каруна Like that. каруна зарчмаас их хамааралтай. Бусдын төлөө гэсэн сэтгэлээс маш их хамааралтай. So I really admire, you see, people or organization who really helping Миний хувьд poor people, and particularly ядуу зүдүү хүмүүст тус дэм болж many, or community facing due to нэг ялангуяа dry or due to too much rain. уярт нэрвэгдсэн эсвэл ганц удаад нэрвэгдсэн тийм Beside газар нутагт оршин сууж байгаа иргэдэд тусдын болдог хүмүүст бол би байнга талархалтай ханддаг, талархаж явдаг. illness or old age. Beside that, Мөн now nature өвчин зовлонд нэрвэгдсэн now increasing. эсвэл So насны доройдолд орсон very much тийм хүмүүст одоо байгалийн гамшигын үе тохиолдсон тэр зовлон зүдгүүрийн нэмгэлдэг та бүхэнд би маш их талархаж явдаг шүү. Баярлалаа. Professor Santosh? You're not audible, so I will intervene.
Sir, you have rightly said about compassion being inculcated, being imbibed in За. the education system. Sometimes we talk about pity За and тэгэхээр compassion. боловсролын тогтолцоогоор инэрл нэгүсийг бол додуулах талаар ярьдаг. Have more Заримдаа of pity in you than compassion. So on similar lines, we have Professor Ravi Sinha, who's from Department of Civil Professor Engineering, Ravi IIT Sinha, Bombay, will be asking a question related to this. Бомбей Can I хотоос request танд Professor Ravi Sinha to go ahead, please. бол дараагийн асуултыг тавина. Your Holiness, it is such a privilege Баярлалаа дэрхэн to нэгэнт be байна. in your august presence. In dealing with disasters, Тантай өнөөдөр questions are often asked, энэ айлдварыг чинь are сонсож we байгааг их баяртай acting байна. from a place of solidarity, interdependence, Гамшигын одоо нөхцөл байдалд бид нэр эв нэгдэл, харилцан шүтэлцээ, хайр инэрлийн үүднээс бид нэр бусдад хандаж чадж гин үгүй гэсэн асуулт бидний толгойд орж ирдэг л дээ. why is Тиймээс communication important in dealing with the энэ утгаар aftermath бол of the disaster? энэ гамшигын дараах одоо нөхцөл байдлыг намжаахад бол тэр зөв сэтэл яагаад их There is some work. ач холбогдолтой вэ гэдэг талаар та тайлбарлаж өгөхгүй юу? Or people who really passing through Бид difficult өдөр тутмын өөрсдийн natural disasters. үүрэгт ажиллаа гүйцэтгэхдээ байгалийн гамшиг юм уу альва нэгэн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг одоо аврах үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. With sincere karuna. They also send Бид бол тэр өөрийн шууд үүрэгт ажил гэж харахын зэрэгцээгээр бид тэр хүмүүс чинь бидний ахан дүүс учраас бид нэр чин сэтгэлээсээ хандах учиртай гэдгээ санаж ах хэвээр. Тэр хүмүүс ч гэсэн бидэнтэй адил аз жаргалыг хүсдэг. Тэр хүмүүс ч гэсэн амар амгалан амьдрах тийм эрхээ эдлэх ёстой юм аа. Гэтэл энд хүмүүс бол байгалийн гамшигт ингээд нэрвэгдсэн байна. Ядарчин, зүдэрчин гэдгийг бид нар мэдж байгаа учраас тэр хүмүүст илүү их зөөлөн сэтгэлээр хандаж, илүү их анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй. Эн чинь л бол идэвхтэй карунагийн зарчмыг баримтлаа гэсэн л гол утга санаа юм шүү дээ. Карунаг зөвхөн сэтгэлдээ тээх биш, энийг үйл хэрэг болгох учиртай. Ийм хүнд бэрх цаг үе ирэхэд бид карунаг жинхэнэ бодит үйлдэл болгож л бусдад туслах учиртай юм аа. His Holiness, we have Major General Bindal. Would you like to ask this question? Or No. If you're online, please go ahead. За хошиж генерал асуултаа тавих гэж шиг байна. Coming this is from Dr. Sandhya Ramanathan from New Zealand. Доктор Сандhya Ramanathan асуултаа тавина. Шинэ Зеландд танд асуултаа тавих юм. Ask your question in brief. Доктор Sandhya асуултаа тавина уу? Dr. Sandhya. Yeah. Pranam, Your Holiness, and a warm kia ora from Auckland, New Zealand. I have two questions За today. Шинэ Зеландын Окландаас танд мэдчил байна. Мэдчилж байна. Хоёр асуулт байна надад. Нэгдүгээрт нь зовлонгийн тухайд юм байна. За энэ цар тахлын үед нөхцөл байдалд олон хүмүүс одоо хайртай хүмүүсээс олонтой хагацж байна. Тэр хүмүүсийн уур уцаартай болж байна. Гашуудхын зэрэгцээгээр маш их уур уцаартай болж байгаа. Тэгэхээр таны хувьд энэ хүмүүс одоо өөрсдийн өдөр тутмын амьдралаа яаж зохицуулах вэ? Тэр хайртай хүмүүсээс хагацсан байдлаа яаж одоо зөв хандлагаар хандах уу гэж. За хоёрдугаарт нь эрүүл мэндийн ажилтны хувьд бол бид нэр энэ цар тахлын үед бид бол бусад хүмүүстэй инрэл хайраар одоо хандах тийм их маш их хүсэл эрмэлзэл эр зориг гаргаж байгаа. Тэгэхээр миний асуулт бид нар тэр инрэл нэгүслийн сэтгэлээ яаж хадгалж чадах вэ? Бид нар өөрсдөө бол маш их ядарч байгаа, маш их цуцаж байна. Тэгэхээр ийм одоо амаргүй үед бид нар яаж тэр халуун бүлээн сэтгэлээ инрэл нэгүслээ хадгалж чадах вэ? Дэрхийн гэгэнтэй. Баярлалаа. Also they getting
difficulties or suffering due to certain relative passed away. Өөрийн хайртай дотны хүмүүсээ As I алдсан mentioned хүмүүсийн we are social animals. хувьд бол энэ бол So you see people агтар зовлон who мөнөөс мөн би түрүүн хэлсэндээ бид бүгдээрээ нийгмийн амьтад. relative Тиймээс due to that or too өөрийн much worry, too хайртай much sadness, дотны хүмүүсээ алдсан нэгэн бол маш их одоо сэтгэл годрол, маш их гонигт now time come we are автдаг шүү дээ. social animal. Whatever way Гэхдээ I энэ бол бодит байдал. that Нийгмийн амьтдын хувьд бол бид нэр тэдгээр хүмүүстэй туслах нь бол бидний одоо яг энэ цар тахлын үед бол хамгийн том боломж олдож байна гэж бодох хэрэгтэй. Тус нэмрээ үзүүлэх. that is the best opportunity to implement Karuna. Тэгэхээр яг энэ нөхцөл байдал Карунагийн зарчмаа хэрэгжүүлэхээ энэ тэргуунд сайн бодолцох хэрэгтэй юм аа. Баярлалаа Дэлхийгийнтэй. It's a very important question on adversity, misery and pain from Dr. Madhavi За from Sri Lanka. доктор Мадви Шри-Ланкагаас асуултаа тавина. Employed. Dr. Madhavi, please ask your Dr. question to Madhavi. Your Holiness. Дэлхийгийнтэнд асуултаа Your тавина уу? Holiness, my question is, what are the ways to Дэлхийгийнтэй be mindful and focus on the present moment in an adverse situation? яг одоо like цагтаа яаж that? орших вэ? Specifically, if Энэ you are affected by- гамшигын нөхцөл байдалд нэг ялангуяа гамшигт нэрвэгдсэн бол та тэр яг одоо цагтаа орших This question тэр ур чадвараа яаж дадуулах вэ? not very clear. Би In any case, асуултыг сайтар ойлгоогүй болов гэж бодож байна. when we passing through difficulties, Ямагтай ч би түрүүн one хэлсэнчлэн individual хүнд бэрх цаг passing ирэхэд through difficulties, then look альва нэгэн хүн тэр хүнд бэрхийг also you see туулж they are яхад same. So according to my own хөрш experience, зэрэгэлдэх хүмүүсэн ч гэсэн бол тэр хүнд бэрхшээлийн бас нэгэн бүрэлдэхүүн бол бас нэрвэгддэг шүү дээ. not passing Би through that өөрийнхөө туршлагаас suffering or difficulty. бас So харж яхад бол хинч одоо хажуу хөрш зэрэгэлдэх хүнээ зовоосоо гэж бодохгүй шүү дээ. should use Тиймээс increasing хүнд бэрх байдалд хин нэгэн орохоос force of Karuna rather than demoralize. бид дотоод сэтгэлээ Okay. дайчилж Каруна зарчмаа бол чанд баримтлах зүйтэй юм байна. Эсвэл бол альва нэгэн тэр бэрхшээлийн өмнө өвдөг сөхөрж болохгүй маа. Monitoring Center of Karnataka. Dr. V.S. За, Prakash. Канатакаас Hello. доктор Бис Pranam. болохоос асуултаа тавина. His Holiness. So Дэлхийгийнтэй сайн байна уу? with you and talk to you, listen to you. How science and technology Өнөөдөр тантай ингэж is a tool in promoting уулзах болсондоо их баяртай байна. love. This is my question. Өнөөдөр His Holiness. шинжлэх ухаан технологиор дамжуулж бид нэр инэрл нэгүсэл хайрыг яаж бусдад түгээж болох вэ? Урт цагт Or and science, they not much pay attention about our урт цагт бол технологи шинжлэх ухаан бол бидний сэтгэлийн амар амгалан цогцлуулах тэр зорилгод бол ашиглагддаггүй байжээ. Зөвхөн одоо мэрэгжлийн become more хувьд л wiser. технологи, шинжлэх ухаан гэж бид нэр анхаардаг байсан байна шүү дээ. Одоо бол бид нэр альва асуудлыг өргөн цар хүрээтэй хардаг болжээ. About our inner peace. Бидний Deeper. сэтгэлийн амар амгалан Then гийн талаарх ойлголт бол илүү гүнзгийрсэн байна. modern science, particularly Тиймээс modern орчин science, цагийн шинжлэх ухаан our brain, нэг ялангуяа бидний тархины үйл ажиллагааг
судалдаг, мөн сэтгэл хөдлөлийг судалдаг орчин цагийн тэр шинжлэх ухаан бол маш их хөгжсөн байна. Маш нарийн болсон байна. Scientist. Ингээд технологи бол шинжлэх ухаанд үйлчилж эхэлж байна шүү дээ. Шинжлэх ухааныг хөгжүүлэх арга хэрэгсэл болж байна. За ийм нөхцөлд бид альва асуудлыг бид нэр тунгаахтаа өөрийн асуудлуудаа илүү их сайн өргөн цараатай шүтэн барилгатай харилцсан одоо холбоотой авч үздэг болсон байна. Ийм тохиолдолд бид нэр олвол их амар амгалан сэтгэлийг Sophisticated technology. цогцлуулах асуудал нь бол маш их чухал гэж тавигддаг болсон. Key factor. Тэр шинжлэх ухаан технологи нь нарийн болж юу, хөгжиж юу, дэвжиж юу гэдгээс үл хамааран нэн тэргүнд бид нэр сэтгэлийн амар амгалангаа илүү эрхэмлдэг болжээ. There Тэгэхээр сэтгэлийн амар амгалан гэдэг бол peace нөгөө come. коронагийн тухайд юм шүү дээ. Коронаг бид нар дадуулсан цагт амар амгалан өөрөө цогцлох учиртай юм аа. Уур, хилэн, Anger. айдас болвол сэтгэлийн Opposite амар амгаланг боснуулж сэтгэл төгшөлтийг буй болгодог зүйл л дээ. Үүний эсрэг ерөндөг нь бол корона бол төвчээрийг буй болгодог юм аа. Үүний зэрэг төвчээрийн зэрэгцээгээр альва асуудал бодтой хандах хандлагыг буй болгодог. Шантидева хэлсэндээ ямарваа нэгэн хүнд бэрхшээлтэй зүйл гарч ирэх юм бол тэр бэрхшээлийг давна тул шатахаар бол сэтгэл зовоод хэрэггүй. Тэр бэрхшээлийг давн туулах боломж байхгүй бол бүрч сэтгэл зовхын хэрэг байхгүй шүү дээ гэж Шантидева хэлсэн байдаг юм аа. Тэгэхээр энэ бол яг асуудал бодтой болоод шинжлэх ухааны үүднээс хандсан хандлага мөнөөс муу юм аа. freedom. Би өөрийн эх орноо алдсан, эрх чөлөөгөө алдсан маш их бартаа замыг туулж ирлээ шүү дээ. Whether can overcome these problems. Think, Тэгэхээр эдгээр try хүндрэлүүдийг давн туулах approach regarding Tibet middle wave approach. замналдаан болвол би төвдийн тухайд So out of anger, дундад зам төв үзлийг баримтлахын зүйтэй маа гэжсэн ойлголтод хүрсэн. Төвдийн тусгаар тогтнолын талаар уур хилэнтэй тэмцэхтэй биш юм байгаамаа. human brothers, sisters. Хятадууд ч гэсэн бидний хувьд бол бидэнтэй адилхан бидний ахын дүүс шүү дээ. Уламжлалаараа бол бас бурхны шашинтай орон өнөө цагт улам бүр олон хятад хүмүүс бурхны шашинд улам бүр их сонирхож эхэлсэн. Тиймээс миний төв үзлийн хандлага бол илүү их хүчтэй болж ирж байгаа. Үүний зэрэгцээгээр бол маш өвөрмөц соёлын өвөө бол хадгалах нь зүйтэй гэдэг чиглэлээр хятадууд нэг ялангуяа их газрын хятадууд бол маш их сайн бодтой ойлголттой болж эхэлж байна. Тэгэхээр альва асуудлыг илүү өргөн цар хүрээтэй харж тунгаах нь тэр уур уцаар айдсыг дарахад бол хамгийн их тустай дэмтэй юм бол тэр юм байгаамаа. За дэрхэн гэгэнтэй сүүлчийн асуултад тавья. Италиас нэгдсэн үндэсний байгууллагад ажиллаж исэн мэргэжилтийн хүн асуултад тавих юм байна. Намастай дэрхэн гэгэнтэй уламжлалт мэдлэг юг харуулсан бэ гэхээр урд өмнө хүмүүс одоо байгаль орчинтойгоо илүү их шүтэн барилдлагатай байсан байна. Тэгээд тэд нэр бол альва нэгэн гамшигаас өөрийгөө бол хамгаалах чиглэлээр их туршлагатай байсан байна гэдэг харж байгаа. Тэгэхээр дээрхийн гэгэнтэй хайр, инэрлийн тэр дадал биднийг эргээд байгаль орчинтай маань эргээд илүү яаж ойртуулж чадах вэ? Хайр, инэрл биднийг яаж байгаль орчинтай маань нэг цул болгож ойртуулж чадах вэ? Basically,
We 7 billion human beings. We all same, Бид ухта 7 тэрбум same emotion, хүн амтай шүү дээ. this is same Бид desire. бүгдээрээ өөр We хоорондоо have адилхан life. сэтгэл хөдлөлтэй, аз жаргалтай амьдрах хүсэл мөрөөдөл тэдгээрээ бид бүгдээрээ адилхан. Nationality or continent. Үндэс угсаа, So I always talk амьдарч байгаа төв, oneness газар of гэдгээрээ 7 ялгахдахгүйгаа billion human beings. ялгагдаж байгаа ч гэсэн бид бүгдээрээ ижил төстэй адил учраас бид нэр бүгдээрээ нэг бүлийн гишүүд, бүгдээрээ нэг цул юм аа. The real peaceful world Тэгэхээр энэ is өнцгөөс хараад үзэх юм бол everyone. дэлхийн ертөнцид инх тайван оршин тогтнох асуудал бол бидний бүгдийнх нь нэгдмэл эрх ашиг мөнөөс мөн. Бид эрүүл No байгаль longer, орчинд аж төрмөр байна. my nation is my continent. Миний улс үндэстэн, About миний 7 төв billion human beings. гэж хуваагдахгүйгээр As a human brother. бид 7 тэрбум бүгдээрээ So ахын дүүс юма гэдэг үзлээр л оршин тогтнож амьдрах учиртай. is Энэ өнцгөөс заавал харж явах хэрэгтэй маа альва асуудлыг. reduce your own Ингэж асуудалд хандах юм бол suffering of your наандаж гэж өөрсдийн зовлонгоо бид нэмгэлэн шүү дээ. You see your mind Бүх хүн төрлөختний тухай wider сэтгэл тээх юм бол таны оюун бодол, оюун санаа чинь илүү их тархичин тэлж өгөх юм аа. significant. Тэгэхээр жижиг асуудлуудыг томор харахгүй тэр жижиг асуудлуудыг яг жижигээр нь харж шийдвэрлэхэд их төхөмтэй хандлага юм. One example, I myself Нэг жишээ дуртахад lost our own би country, чинь өөрөө a lot of destruction. эх орноо алдаж бартаад замыг They get туулж government энэтхэгт дөрвж ирсэн нэгэн шүү дээ. Тэгээ эндгийн засгийн газрын он удаан жилийн зочноор аж төрж байна. Би ад жаргалыг мэдэрч байгаа. Ад жаргалтай байгаа. every people who saw me, who met me, Надтай уулзаж учирч байсан all you see, хүн болгон have the feeling, smiling Dalai Lama. Not намайг angry. инээмсэглэдэг Далай лам гэж сандаг баха. Би хинтээч уур уцаартай нүур гаргаж харьцдаггүй шүү дээ. And Тиймээс карунаг ahimsa додуулж really bring inner Рахимсанд итгэдэг So тэр миний итгэл бол миний дотоод сэтгэлийн амар амгаланг баттай зохицуулж өгсөн юм аа. is genuine smile, Тиймээс not artificial smile. сэтгэлийн амар амгалангийн Authentic smile. гол илрэл тусгал бол Genuine чин сэтгэлийн инээд юм байгаа. expression, Дэндүү их албар хуу биш, oneness of хуурамч биш, humanity. жинхэнэ чин All сэтгэлийн human beings инээмсэгэл юм шүү дээ. actually our Тэгэхээр brothers, чин сэтгэлийн тэр sisters. жинхэнэ We have to live инээмсэглэл бол on this planet. тэр бол биднийг бүгдийн энэ дэлхийн ертөнцийн ахан дүүс болгох хамгийн гол арга хэрэгслээ гэж би боддог. Before I give the formal vote, Дээрхий I would гинэтэй like танд баярлалаа. General Binder to say a few, За талархлын words to үгээ you. хаалтын үгээ хэлэхээс өмнө би Thank you. хошууч генералд микрофоноос шилжүүлье. Дээрхий гинэтэй маш их баярлалаа. Таны айлтгуурыг инхүү хүртэхэд бол биднэрт маш их сайхан бэлэгтэй үйл явдал боллоо. and explain to us that essence of all religions, all За таны зүгээс бүх одоо шашин шүтлэг дээдийн номын одоо гол мессеж бол каруна архимса гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр бол гүн ухаан болоод уламжлалын ялгамж байгаа ч гэсэн бүх шашны хувьд бол нэг л мессежтэй байдаг гэдэг талаар та үнтэй айлдвараа айлтлаа. Хоёрдугаарт нь боловсролын тухайд та бидэнд анхаарууллаа шүү дээ. Боловсрлороо дамжуулаад сэтгэлийн амар амгалан карунаг бид нэр цогцлуулах ёстой гэж хэллээ. Мөн түнчлэн боловсролын салбараа энэ рүү чиглүүлэх нь зүйтэй юм а гэж та бидэнд бас анхаарууллаа шүү дээ.
where the ancient мөн түнчлэн орчин цагийн боловсролыг энэтхгийн өн эртний эрдэм мэдлэгийн одоо тэр үнэт зүйлстэй ач холбогдлын талаар та бас үнэтэй зөвлөгөөгөө өглөө. Тэгэхээр энэ бол маш их шин одоо философи, шин гүн ухааныг хэд их материалдагчсан энэ дэлхийн ертөнцид бол та дэлгэж тавьж байна. За эцэст нь бол хүн одоо хүн амын дэлхийн ертөнцид оршиж байгаа 7 тэрбум хүнийг бол нэг цул юмаа гэдэг сайхан одоо ойлголтыг бид нар дахин одоо ойлгуулж айлдлаа. Тэгэхээр бид бол манай одоо хүрээлэнгийн хувьд бол эдгээр зарчмуудыг бол бас өөрсдийн үйл ажиллагаанд ажил хэрэг болгоно гэдгээ таньдаа хэлмээр байна. Намастай таньдаа гүн талархлаа илэрхийлье. I'm extremely honored and delighted for giving me Дэрхийн гигантын бидний хувьд бол надад болоод манай үндэсний одоо гамшигын тэмцэх одоо институтын хувьд бол мөн одоо энэтхэгийн засгийн газар тантай ингэж нүүр тулж таны айлдварыг сонсох боломж болгондоо их бэлэгшээж маш их баярлалын байгаамаа. Өнөөдөр инх тайвны цагт болоод энэ цаг тахал болгоод гамшигын үед хүмүүний өөрсдийн одоо сэтгэлийг яаж амархан байлгах вэ? Мөн түнчлэн таны өөрийн энэтхэгт одоо аж төрж байхдаа ямар зарчим, ямар уур амьсгал яаж хүн амьдрах юм бэ гэдэг талаараа айлцсанд баярлалаа. Өнөөдөр дэлхийн ертөнцийн дээр аж төрж байгаа олон тэрбум хүмүүс бол яг энэ зарчмаар бол амьдрах учиртай байгаамаа. За тэгэхээр би бодигайд өөрийн баг насаа өнгөрөөсөн учраас бол дээдийн номын тэр уур амьсгалаас би уур амьсгалд одоо өссөн байгаа. За үүний зэрэгцээгээр энэрл нэгүсэл асрал одоо хайрын энэ одоо зарчмууд бол өнөөдрийн одоо цар тахлын үед юунаас илүү тулгамдсан асуудал болж байна. Тэгэхээр дээрхийн гигантын та эдгээр асуудлуудаар яаж аз жаргалыг цогцлуулах уу, корона, архимса гих зэрэг зарчмууд өнөөдөр энэ амаргүй цаг үед ямар их үүрэг роолтой болох талаар та бидэнд үнэтэй айлдвараа болоод хайрлалаа. За бид нар бол энэ зарчмуудыг өөрийн үйл ажиллагаагаа төлөвлөж, өөрийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ заавал өөрийн ажилдаа мөрлөг болгоно. Тэгэхээр дээрхийн гиганттай таны авшиг, таны адис жанлавар бид нэр энэтхэг болоод дэлхийн ертөнцийн дээр бол энэ энэрл нэгүсэл хасралт хайрыг бол бид нэр өөрсдийн үйл ажиллагаанд хэрэгжүүлж олон хүнд тус эрдмээ хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байна. За тэгээд бид нарт бол энэ сайхан онцгой, энэ сайхан бэлэгтэй цаг мөчийг хайрлсан, бэлгэлсэн таньда талархлаа илэрхийлье. Мөн түнчлэн таны одоо дээрхийн гигантын таны одоо нарийн бичгийн дарга нарын газарт энэхүү одоо хилэлцүүлгийг зохион байгуулахад бэлтгэл ажлыг хангад тусалцаа үзүүлсэн талархлаа илэрхийлье. За манай одоо энэ хөтөлбөрт оролцож бүх оролцсон хүмүүстээ талархлаа илэрхийлье. Дэлхийн ертөнцийн өнцөг булан бүрээс бидэнтэй холбогдсон та бүхэндээ талархлаа илэрхийлье. За мөн эцэст нь хошиж генерал Бендал болоод ноён Мистали гих зэрэг өөрийн багийнхантаа мөн одоо дээрхийн гигантны офисын таны хэвлэл мэдээллийн ажилтнуудад талархлаа ихэлье. За тэгээд дээрхийн гиганттай та болгоовол бид нэр ийхүү хилэлцээлгээ ийхүү өндөрлөе. Адис жанлаваа хайрлсан таньдаа маш их баярлалаа. За тэгээд та урам зориг бид нартай урам хайрлсан үгээ айлдвараа өндөрлөн үү? Баярлалаа. I'm very happy having this opportunity Энэхүү your own tradition. Санаа бодлоо солилцож Ахимса Карунагийн та бүхний уламжлалт зарчмын талаар санаа бодлоо солилцох энэ боломж олдсондоо би их бэлэгшээж баяртай байна. Дэлхийн ертөнцийн зөвхөн хоосон яриа биш. Өнөөдөр жинхэнэ энэ зарчмуудыг үйл хэрэг болгох цаг нь ирлээ гэж бодож байна. Энэ бол маш их тус эрдмээ өгөх учиртай. Тэгэхээр би өөрийн туршлагаа бол заавал та бүхэнтэй хуваалцах ёстой. Үүнийгээ ч өнөөдөр хэрэгжүүллээ. Би альва энэхүү гол тулгуур зарчмуудыг шашнаас ангид сүсэг бишрлээс ангид хэрэгжүүлэх ёстой гэдэгт итгэлтэй байдаг. Альва шашин шүтлгийг хүлээн зөвшөөрдгөө хүмүүсийн хувьд ч гэсэн эдгээр асуудлууд нь бол хувийн зүйл учраас тэр гол тулгуур зарчмуудыг Архимса Гарунаг бол заавал ажил хэрэг болгох учиртай гэж би бат итгэлтэй байдаг.
Эцсийн бүлэгт бид бүхэн бүгдээрээ сэтгэлийн амар амгалан хүсдэг учраас Карунаг ажил хэрэг болох нь нэн чухал юм шүү. Үүнийг санаж яваарай. Маш их баярлалаа та бүхэнд. Okay. Баярлалаа. We feel blessed. Айдас жанлава хайрлж урам зоригоор бид нарыг цэнэглэсэнд баярлалаа.